ер нь ганцаардч үзээгүй хүн гэж байдаггүй байх. Ганцаараа байхдаа эсвэл хамт олонтойгоо, найз нөхдөдөө, гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан ч гэсэн заримдаа биднэрт ганцаардах мэдрэмж төрдөг. Хинч биднийг тоохгүй юм шиг, хайхардаггүй юм шиг, хинч бидэнд туслахгүй юм шиг, хамгийн гол нь хинч биднийг ойлгохгүй байгаа юм шиг ийм мэдрэмж төрдөг. Өнөөдрийн миний ярих гэж байгаа ном бол яг энэ ганцаардал гэдэг сэдвтэй салшгүй холбоотой. Eleanor Oliphant is completely fine буюу Eleanor Oliphant зөв зүгээр байна гэдэг нэртэй ийм ном байгаа. Номын гол дүр Eleanor Oliphant бол 30 нас хүрч яваа залуу эмэгтэй. Eleanor-ийн хувьд нэг талаас нь харах юм бол бараг төгс гэж хэлж болохоор амьдралаар амьдардаг. Бүр төгс рутинтэй. Өдөр болгон 7 хоног болгон сар болгон яг л ижлэгэн зүйлээ хийгээд өөрөө тэрэндээ дасчихсан, тэрэндээ сэтгэл санаа хангалуун амьдардаг ийм нэг нэмэгтэй. Eleanor 13 настайгаас хойш үсээ огт тайраагүй. Тэгэхээр Eleanor бүр ингээд ташаагаад авсан урт үстэй, үргэлж хар гутал хувц өмсдөг. За нэгэн график дизайны компанид нягтлангийн ажил хийдэг ийм эмэгтэй байгаа. Eleanor ганц бие, ганцаараа амьдардаг. Нэгдгээс 5 дахь өдөр бол өглөө болгон сэрээд нэгэн ижил төрлийн өглөөний цайгаа уугаад ажилдаа очино. Ажил дээрээ очиод хинтээ ч юу ч ярилгүй хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийчээд өдөр цайны цагаараа ажлынхаа ойролцоо түргэн хоолны газраас сэндвич авч идэнэ. За ингэж идэхтэй болохоор ажлынхантайгаа огт хамт суухгүй, юм ярихгүй. Яг тэр ажилчдын хоол иддэг өрөөнд нэг ширээнд ганцаараа суухад тэгээ хамгийн гол нь тэр өдрийн сонинд гарсан үгийн сүлжээг бүглэх дуртай. За ингээ яг цайныхаа цагтаа багтаад хоолоо идснийхаа дараа үргэлжлүүлж ажилдаа ороод 5 цагт ажил нь таардаг. Ажил нь тарангууд гэртээ хараад өдөр болгон нэгэн төрлийн хоол хийж иддэг. Тэр нь болохоор pesto соустай паста. Харин 5 дахь өдөр Eleanor-ийн энэ рутин нь жоохон өөрчлөгддөг. 5 дахь өдөр Eleanor ажлаа тараад Tesco гэж яриад байгаа. Энэ л хараа миний альснаар манай номин ч юм уу ийм арчин юм сүлжээ дэлгүүр Tesco руу очиод нэг том пицца болон 2 шил архи авдаг. За ингээд Eleanor гэртээ очиод пиццагаа идээд 2 шил архиа 7 хоногийн 2 өдөрт нь хуваагаад багаар уугаад. За бид нар бол нөгөө нормалт нь гэж ярьдаг те нэг юм амар согтхгүй гэхдээ ив ирүүл болохгүй нэг юм 2 хоногийн туршид манаралттай байдалтай байж агаад нэгдгийн өглөө сэрээд нөгөө иддэг өглөөний цайгаа идэж уугаад гих мэтчлэн амьдрал нь юм тогтмол рутинтэй өнгөрнө. За энэ рутин дээр нь ганц онцлог зүйл нь юу юм бэ гэхээр 3 дахь өдөр болгоны орой Eleanor ээжтэйгээ уцаар ярьдаг. За номон дээр болохоор ээж нь яг хаана байгаа гэдгийг нэг сайн тодорхой гаргаж өгөөгүй байдаг. За нэг болохоор юм сэтгцэн имлэгт байгаа юм шиг, нэг болохоор шоронд байгаа юм шиг нэг юм ямар ч байсан Eleanor дээр ирээд уулзаж болохооргүй тийм газар байдаг. Eleanor-ийн бас нэг онцлог нь гэх юм бол яг л нэг төрлийн ижил хувцас өмсдөг гэж байгаа шүү дээ. Хичнээн 30 настай залуухан бүсгүй байсан ч гэсэндээ юм наалттай пүүз өмсдөг, jerkin гэл нэг юм өмсдөг гэж яриад байгаа байхгүй. Тэр нь болохоор ийм хантаац байдаг те күртгэн юм шиг хэрнээ ханцаагүй. За тэгээ үргэлж shopper гэдэг юм өөртөө авч явдаг цүнх байхгүй. За тэр shopper нь болохоор дэлгүүр явахтай барьдаг юм том дав уут гэдэг шүү дээ те их хөгддөг дугуйтай. За тийм ууттай юм ингээд байнга авч явдаг ийм эмэгтэй байгаа. Хувь хүний зан төрх талаас нь гэх юм бол нилээ юм жоохон socially awkward нэг юм сайн нийгэмшиж чадаагүй гэх юм уу? Нийгмийн яг нөгөө хим хэмжээг сайн мэдэхгүй. За шууд толгой дотроо бодогдсон зүйлээ л хэлчихдэг. За жишээлбэл номон дээр нэг ийм үйл явдал болж байгаа байхгүй. Starbucks ороод кофе авах гээд тэгсэн чинь нөгөө Starbucks-ийн бариста нь болохоор таны хэн гэдэг үлээ гэд нэрийг ингээд аяган дээр нь бичиж өгдөө шүү дээ. Тэгсэн чинь Eleanor өмнө нь ерөөсөө Starbucks орж үзэж байгаагүй. Угаасаа түрүүний яг хэлсэн тэр миний ярьсан тэр замаар л үргэлж ингээд амьдардаг байсан. Тэгэнгүүт би яа чамд нэрээ хэлэх ёстой энэ чинь миний хувийн нууц гэдэг тэгдэг байхгүй. Тэнгүүд үгүй би таны аян дээр чинь таны нэрийг бичих гэсэн юм тэгэхгүй бол энэ кофе нууц чинь хоорондоо холилдчих штэ гэсэн чинь үгүй би сая нэг амар онцгой юм баах ямар юмны фраппучино моккачино гэдэг нэг тийм кофе захиалдаг байхгүй. Тэгэхээр би амар онцгой кофе захиалсан хинтээч холилдохгүй штэ гэсэн чинь нөгөө бариста нь болохоор үгүй манай дүрм журм дээр заавал нэрэмжчих ёстой байд юм аа гэсэн чинь Eleanor ингээд бодж үзсэн. За тэгээ заавал тийм дүрмтэй юм бол яах вэ? Намайг хадагтай Eleanor Oliphant гэдэг
гэж жишээ нь тэр баристад хэлж байгаа. Тэгээ бариста нь гайхсан. За би зүгээр чиний нэрийг Ellie гэж биччихье гэдгсэн чинь. Тэгж бичвэсэн бол яг ч миний нэрийг асуусан гэдэг ч юм уу. Тэ нэг юм Starbucks хүртэл орж үзээгүй. Тийм нийгмийн харилцаанд орж үзээгүй ийм хүн байдаг. Eleanor одоо нь ажилладаг график дизайны компанид болохоор 21 наснаасаа хойш одоо ингээ 9 дахь жилдээ ажиллаж байгаа гинэ. Eleanor ингээд нам 50 мөрөөрөө өнжуулаад өөрөөр амьдраа байжсэн чинь амьдралыг нь өөрчлөх гэж хэлэн цаашаа юм. Гэтэ нэг юм жижигхэн үйл явдал болно. Тэр нь юу юм бэ гэхээр Eleanor-ийн ажил дээр суглаа болоод тэр суглааны шагнал нь болохоор тухайн хотынхоо хэмжээнд шинээр гарч ирж байгаа юм хамтлагуудын тоглолт үзэх. Тэр тоглолтын билет байдаг байхгүй. Гэсэн тэр билетийг Eleanor хожижтэй. За тэнгуүдээ мань хөө юу гэж боддог вэ гэхээр яг юм logical rational хүн бол жишээлбэл одоо гэрээсээ гарах дурггүй бол тэр тоглолтыг үзэхгүй шууд татгалзсан шүү дээ тий. Тэгэнгүүт Eleanor би нэг угаасаа ингээд хожсон юм чин одоо би очиж үзэхгүй бол болохгүй гэд. За тэгээ очиж үзэж байгаа. Очиж үзээд Eleanor хамгийн анх удаага хүнд дурлна. Хинд дурлдаг вэ гэхээр тайзан дээр дуулж исэн тэр нэг хамтлагийн гослол дуучин залууд нь дурлцдаг. За ингээд энэ залуу дурснаас хойш Eleanor бол зүгээр тэр залуугаараа амьсгалах болно. За тэр залуугийнхаа тухай байнга бодно, мөрөөднө. Бид хоёр бол заяаны хосууд, бид хоёр заяаны ханиуд гэж итгэн бид хоёр тун утахгүй маш гайхалтай романтик байдлаар уулзсан. За ингэсний дараа бол тэр надад хайраа илчлэн бид хоёр хөөрхөн хүүхдүүдтэй болно. Бид хоёр ингэж тэгж аялна гэдэг ч юм уу. Тэр бол маш джентльмен гой залуу намайг ингэж болзоон төрн гэл маш их зүйлийг төсөөлдөг. Тэгж төсөөлөх явцтай болохоор Eleanor өөртөө өөрчлөлт хий гэж шийддэг. За ингээд энэ бодох процессыг нь бол энэ аюу хөөрхөн хөгжилтэй сонирхолтой юм ном билээ. Юу гэж бодох вэ гэхээр за би яаж өөрийгөө өөрчлөх вэ? Би тэр залууд одоо юм тохирох хэмжээний хамтрагчтай хайртай хүн болох хэвээр. Тэр угаасаа тийм гоё царайлаг өндөр мундаг гоё залуу юм чинь би ч гэсэн тийм хэмжээний одоо бүсгүй болох хэрэгтэй. Өөрийгөө өөрчлөн дотроосоо өөрчлөгдөхүү, гаднаасаа өөрчлөгдөхүү гэж бодож байгаа байхгүй. Тэгснээр за би ерөөсө гаднаасаа дотгошоо өөрчлөгдөхийгэнгүүтээ хамгийн түрүүнд хийсэн зүйл нь юу гэж бикини вакс хийлгэх. Eleanor бол бүр амьдралдаа хизээж бикини вакс хийлгэж үзээгүй. Тэгээд ваксны салонд ингээ ороод тэгсэн чинь нөгөө вакс хийдэг хүн нь ингээ асууж байгаа шүү дээ. За чи Бразилийг хүсэж гинөө, Холливуудыг хүсэж гинөө, иймийг хүсэж гинөө, тиймийг хүсэж гинөө гэж асуусан чинь мань хүн бодож ирсэн. Одоо жишээ нь тэгж асуухгүй байхгүй. Бразил гэдэг нь яад юм, Холливуд гэдэг нь яад юм гэж юус асуухгүй. Зүгээр л дотроо бодоод Холливуд гэсэн чинь амар гоё санагдчихлаа. Яаж ч утсан Бразил, Холливуд хоёрыг харьцуулах юм бол Холливуд нь одоо илүү glamorous, илүү гоё үстэй. Тэгэхээр би Холливуудыг хэлье гэдэг ингээ бодоод Холливуудыг хэлчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэгдүгээр бүр ингээ ухаан алдаж унахаар шахах нь чи амар өвдөн те. Хоёрдугаар талаараа Холливуд гэдэг чинь ингээ бүр байхгүй болчихсон юм байна л та. Тэгсэн чинь Eleanor уурлаад чи яагаад ингээ бүр байхгүй болгочихж байгаа юм бэ? Би одоо ингээ өсвөр насандаа ч очоогүй охин шиг болчлоо. Тэгэхээр миний хайртай яаж намайг тоох юм? Чи одоо миний хүсээгүй зүйлийг хийлээ. Би чамд цайны мөнгө өгөхгүй гэж хэлээд уурлаад гараа авчиж байгаа байхгүй. За гих мэтчлээ. Ингээд вакс хийлгсэн Eleanor ажил дээрээ эргээд очиод компьютер хацах гэсэн чинь компьютер нь хасдаггүй. Компанийн одоо IT-ийн газраас тусламж хүсэж байгаа байхгүй. Миний компьютер хасахгүй байна гэдгсэн чинь. За одоо сая нэг шинээр ажилд орсны залуу байгаа. Тэр залууг явуулчих. Тэр залуугаар туслуулаарай гэд. За тэр залуу нь болохоор Raymond гэх залуу байгаа. Raymond нэг юм жоохон махлаг. За үсэн юм жоохон арзгар, жоохон юм хальт сахалтай. За үргэлжлэл нэг юм подолк, джинс, пүүз өмсдөг. За тэгээ подолк нь болохоор нэг тиймэрхүү хоббитэй хүмүүс байдаг штэ. Жишээлбэл насанд хүрсэн хүн штэ. Тэгсээр нэг ингээ гоё Disney-ийн зурагтай подолк өмсдөг ч юм уу. Эсвэл нэг үдсэн цувралынхаа зурагтай логотой тий Breaking Bad гэдэг ч юм уу. Тийм подолк өмсдөг. Ер нь бол нэг тийм залуучууд байдаг те нэг өөрийн гэсний юм онцлог, ертөнцтэй хинээс ч нэг юм санаа зовхгүй тэгж ер нь өөрөө одоо хоббитэй подолко өмсөж гинэ гэдэг чинь нэхүү амьтнаас одоо энэ намаа юу гэж бодох хол гэдэг тийм айдсаас бас ангид байна гэсэн үг шүү дээ. Тийм залуу ирдэг байхгүй. Тэгээд Eleanor-ийн компьютерийг нь засаад тэгээ нэлээд тэндээ бас ухандаж жагаад засаж дуусгаад за тэгсэн чинь угаасаа ажил тарах цаг болчихсон. 5 цаг болцсон байна. Тэгсэн чинь нөгөө залуучим за ажил тарах цаг болчихлоо. Чи одоо гарах юм уу гэдгсэн чинь Eleanor би гарнаа тарлаа гэдгсэн чинь нөгөө залуучим за тэгэл хоёулаа хамт гаръя гэдэг чаахгүй. Eleanor бүр дотроо бүр гайхсан. Ямар ядаргаатай юм бэ? Яагаад ингэж намайг тагаад байгаа юм бэ? Би ингээ өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун өөрийнхөө рутинээрээ хийдэг юм аа хиймээр авч энийг юм одоо дагаа гараад ирчих юм аа гэд. Тэгээ гарч ирэл Eleanor за баяртай би энэ зүг рүү явна гэдгсэн чинь нөгөө засууч чинь би ч гэсэн зүг рүү явна штэ гэдэг тэгж байгаа байхгүй. Тэгээ ингээ хамт яваад
Яг зам гараад автобусны буудлаар ингээд дөхөө очижсэн чинь автобусны буудлын хажууд нэг юм улаан ноосон цамцтай за хоёр юм дэлгүүрийн уут барьчихсан өвгөн ингээд гуйвж дайвж ийсэн газар унаад өгт. Тэгсэн чинь Raymond хүүе яана тэнд ингээ хүн ухаалт амжлаа хоёул очиод туслая гэж байгаа байхгүй. Eleanor болохоор наа чи угаасаа цогтуул хүн бах уу. Гэгэн цагаан өдөр тасарч унтлаа одоо ууцсан те ямар л айлхтай хүн байх вэ гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чинь Raymond тэгсэн ч гэсэндээ юу гэсэн үг юм бэ? Болохгүй хоёул заавал очие гэд. За тэгээд Eleanor дотроо ингээ дуртай дургу яг ингээ тэрүүхэн оронд Eleanor ингээ шийдвэр гаргаж ирнэ бол чадахгүй байгаа даа. Тэр хүн бол ингээ дотроо айгүй хэм бодож жогоод нилээн нягтлж чаад шийдвэрээ гаргадаг бол тэр Raymond гэ залуу алийг наашир ингээд тгийгээ тэнгууд нөгөө тэгж дотроо тэр одоо алхмуудаа бодож чадахгүй юм уу тэгээ шийдвэрээ гаргаж чадахгүй дагаж явахаас аргагүй болчихно. За тэгээ оцсон чинь тэр нь болохоор ямар ч тийм арх марх үнэртүүлсэн хүн биш харин ч одоо нэг юм хөөрхөн өвөө байдаг ухаан алтаа унтсан. За тэгэнгүүт Raymond Eleanor хоёр тэр өвгөнд туслаад тэр өвгөнийг одоо түргэн дуудаад тэр өвгөнийг ингээ өвөө явуулчихдаг. Тэгсэн чинь тэр хоёрын нэг нь одоо өвгөнтэй хамт түргэний машинаар эмзэг явуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь Raymond Eleanor-т уцаа өгөөд за энэ уцаар над руу залхаарай. Оройхон залхаараа юу болсныг би чамд хэлнэ гэдэг чаа. Eleanor гайхаад үлдчихэж байгаа. Оройн нь Eleanor ингээд өвгөний гүсийг ингээд барьцсан. Одоо энийг ямар хаялтаа нэштэйгээ гэртээ айдэрсэн. Юу болоод өнгөрөө? Энд ч одоо 5 дахь өдөр би ингээд дэлгүүрлөө ороод нөгөө 2 шил архиач авч өмцөнгөө, пиццагач авч өмцөнгөө гэд гайхаа байж идэг. За тэгээ юу ч гэсэн нөгөө нэг Raymond руу залхаад энэ өвгөний одоо хүнсийг нь яах вэ гэдгийг асууя гэж бодоо залхсан чинь Raymond болохоор уцаа аваад тэгээд өвгөнийг бол Sammy гэдэг юм байна. Тэгээ энэ өвгөн толгоо нэргэж унаад хип гэдэг ч юу лээ аарцгаа хугалцсан. Чи маргааш ирж өвгөний биеийг асуух уу? Би энэ одоо комонд орсон байгаа гэхдээ сэрэгч хаа гэдэг ч юм уу те нэг иймэрхүү мэдээлэл өгдөг. За тэгэнгүүт нь Eleanor ингээд дотроо бодож байгаа хгүй юу? Маш сонирхолтой. За энэ өвгөний одоо энэ хүнсийг би ингээд маргааш ойчж өгье. Яа харахгүй тэр хүн өөрөө мөнгөөр авсан хүнс юм чин. Гэхдээ дотроос нь одоо амархан муутгаар зүйлүүдийг гаргаа хайчи гэдэг ч юм уу. За ингээд Eleanor маргааш өвгөн дээр очсон чи харин өвгөн сэрэгцэн. Тэгээд бүр ингээд маш их баярлаад үнэхээр их баярлаа. Ингээ охин минь чи ингээд надад маш их тусалсан. Удахгүй миний хүүхдүүд намайг ирж иргэн чи тэгээ миний хүүхдүүдтэй танилцаараа чи миний амийг аварсан учраас одоо чи миний хүүхэд болсон гэсэн үгээ гэд ингээ Eleanor-ын гарыг ингээ барьдаг байхгүй. Тэгсэн Eleanor болохоор өмнө хизээч тийм бүнээс халуун дулаан хүрэлтэх юм уу те тийм мэдрэмжийг авч байгаагүй бүр маш гой санагддаг. За тэгээ байжсэн нөгөө Самигийн 3 хүүхэд нэр нь 2 хүүтэй 1 охинтой. Тэгээ бүгдээрээ ингээ танилцаад дотносоод за өвгөнийг болохоор 7 хоногийн дараа эмнэлгээс гарганаа. Эмнэлгээс гаргасныхаа дараа эмнэлгээс гарсныг нь тэмдэглээд энэ жижиг үдшилэг хийн та хоёр заавал ирээрэй гэж нөгөө хоёрыг чинь урьдаг. Тэр оройн Eleanor гэртээ очиод нэг гэр орноо ойр зургийн маа зэкслээ байжсэн чинь хаалгыг нь тогшино. За Eleanor-ын болохоор жилдээ ерөөсө 2 удаа л юм зочин ирд юм байна. За энэ зочин нь хин юм бэ гэхээр нэг нийгмийн ажилтан хүн ирдэг гинэ. За нийгмийн ажилтан хүн ирээд Eleanor-ыг гэртээ хэр амьдарч ийн яаж ийж ийн гэдгийг нь шалгадаг. Eleanor-тай ярилцаад бас одоо өөрийнх нь те биеийн байдал хэр байгаа гэдгийг хүртэл ингээ асууж ярилцдаг. За тэгээд мөн чи нөгөө явдлын талаар санаж байна уу? Тэр талаар ярмаар байна уу гэдэг энэ асуултыг дандаа асуудаг гинэ. За Eleanor-ийн хувьд бол ер нь яг сүүлийн 9 жил иймэрхүү байдалтай амьдарч байгаа. Тэгээд нэг ч удаа тэр нийгмийн ажилтнанд с ิจ төрүүлэх үг үйлдэл ч юм уу гэр орныхан тэр бохир заван байдал тэр нь ерөөсөө тийм болж байгаагүй. Тэгээд энэ 9 жилийн хугацаанд бас нөгөө үйл явдлыг болгох ярахыг хүсгүй байна гэж хэлдэг. За 3 дахь өдөр алган Eleanor ээжтэйгээ орой нэг 10-аас 15 минут уцаар ярьдаг гэсэн. За тэгээ ээжтэй нь хэдүүлээ илүү танилцах юм бол ээж нь болохоор юм. За яг үнийг хэлэхэд амар юм нарциссист гэх юм уу амар муухай эмэгтэй. Муухай ээж. Одоо ингээд охинтойгоо ингээл ярилцаал би чам нэг юм хэлэх гэсэн юм аа гэж хамгийн сүлд нь одоо ярьж дуусгачаал уцаа тавьчаал гэж байгаа шүү дээ. Тэнгүүд Eleanor за юу юм бэ гэдэг нь чи яал ингээ хинт ч хэрэггүй хүний оронцог сүх шүү. За тэргээ битээ мартаарай гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар ярьдаг. Тэгээд Eleanor болохоор ээжтэйгээ ярьж дуусчаад нөгөө архиа уумаар санагддаг. За бас экзем ингээ хөдөлдөг. Экзем гэдэг л ингээ экзима гэдэг ба шүү дээ. Монголоор экзем юм бах та. Гарын арьс нь бүр ингээд хатуураад, хуураад, ингээ улаагаад, хагараад тэ амар болдог. За тэгэхээр ээжтэйгээ ярьсан тэр яриан тэр хүний сэтгэл зүйд нь тэгэж нөлөөлдөг байгаа байхгүй юу? За ингээд нэг л мэдсэн чинь 7 хоногийн хугацаа өнгөрцөн. Самми одоо өвөө гэх юм уу өвгөн эмнэлгээс гарцсан. Саммиг эмнэлгээс гарсныг нь тэмдэглээд тэд нэр бүгдээрээ ингээд нөгөө жижигхэн үдшилэг хийж байгаа. За тэр үдшилгийг нь болохоор Laura гэдэг охиных нь гэрт хийж байгаа. Тэр нь ингээд аюу гай тансаг гэр мөртөө өөрийнхөө хувийн бизнестэй амар гоё ганган
бүсгүй байна гэж байгаа байхгүй юу. За тэгмүүд Raymond, Eleanor хоёр болохоор автобусны буудлын дээр одоо 8 цагт уулзъя гэд хэлдэг. Тэгсэн чинь Raymond нь 15 минут хоцроод ирж байгаа юм. За тэгмүүд Eleanor бүр боож хөөш ахна. 8 цаг гэсэн чинь 15 минут хоцорчлоо. Одоо ингээ бидрийг хүлээж байгаа хүмүүстэй манай хостууд бидрийг хүлээж авч байгаа хүмүүс юу гэж бодох юм бэ энэ төр гэсэн чинь Raymond үгүй ер нь аль яг боловсон ёсороо бол яг цагтаа очих юм бол тэр нь харин буруу. Тэр нь нөө хүлээж авч байгаа хүмүүсийгээ илүү дарамтанд одоо оруулдаг. Нэг 15 минут хоцроод очих нь илүү ийдэг байд юм аа гэд. Тэгснэ юм баахан тортой юм Дарс Марс ингээ юм барьсан байна гэж аахгүй. Чи тэг айлд очиж яагаад хүнсээ цуглуулсан юм бэ гэд Eleanor асуусан чинь. За чи харж байгаарай гэд тэгэнгүүтээ нөгөө айлдаа очиод нөгөө тортой юм аа өгөөд Eleanor бид хоёроос өгч байгаа юм аа гэж хэлсэн чинь нөгөө одоо Laura бүр амар баярлаад хөөх ямар гоё юм бэ гэж одоо хүлээж авч байгаа байхгүй юу. За тэнгуү тэндээс Eleanor болохоор айлт ингээ очихдоо бэлэг авч очт юм байна. Гар хосоо ортгүй юм байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүдийг сурч авч байгаа. За тэгсний дараа бол нөгөө Eleanor чинь тэр үдшилэг дээр бол маш гоё байна. Маш сонирхолтой байна. Ингээд Sammy болон Raymond Sammy-гийн үдшилэг гэдгээс болоод нэг хэсэгтээ нөгөө crashсан хэм үү одоо дурлцсан дуучныхаа талаар марцсан байсан. За тэр хайр дурлалынхаа асуудал дээр Eleanor эргээд анхаарч эхэлж байгаа. За тэгээ ээжтэй хэлсэн би нэг юм залуутай хайр сэтгэлийн холбоо үүсгэж байгаа гэд ээж нь амар баярлал. Тийм үү та хоёр тэгээ уулзсан юм өндөр гэл тэгэхээр Eleanor уулзаа байгаа одоохоо уулзнаа гэдгсэн чи ээж нь тэрийг бүр ингээд төсөл гээд нэрлэлсэн. За тэгээ 3 өдөр алга ярахтаа тэр төсөл чи хэр явж гин тэр төсөл чи яаж гин гэл тэгж асуудаг. Чи наа төслөө хурдан хэрэгжүүл. Гэхдээ мэдгүй чи тэр залуутайгаа уулзаад ямар ч яхан бэлээ чи дандаа хүмүүсийн урмыг хугалдаг штэ. Чи угаасаа бүх хүмүүсийн урмыг хугалдаг. Одоо тэгээд чи юм болохоор ингэж ийм хог навш шиг хэрэггүй амьдарч байгаа ингэдэг ч юм уу те. Тиймэрхүү яриагаа өрнүүлсээр л. Одоо энэ чинь 2017 онд бичигдсэн ном байгаа байхгүй юу. Тэнгүүд угаасаа аль хэдийн интернет смарт утас нөгөө юу юм уу social media-нд чи бүгдээр яг энэ номон дээр байгаа. Тэгвэл Eleanor тэр залуугийнхаа талаар илүү их мэдээлэл цуглуулахын тулд амьдралдаа анхудаага лаптоп худалдаж аавна, гар утас худалдаж аавна. За тэгээд нөгөө залуугийнхаа Instagram, Twitter тэрийг олцсон. Тэгээ бүр ингээ Instagram-ийн зургаас нь харж агаад гэрийнх нь хаягийг нь олцсон. Жохон ийм creepy. Тэгээ бүр нэг удаа ингээ гэрийнх нь гадаа нь очиж үздэг цонхоор ингээ цонхныхын гэрлийг хардаг ч юм уу те гих мэдчлэн тэгээ өөрөөгөө болохоор тэрийг ерөөсөө юм буруу зүйл хийж байгаа гэж бодохгүй. Гэтэ тэр нь болохоор Eleanor энэ хорон санаатай хүн болохоор биш, муу санаатай болохоор биш. Зүгээр л тэр хүнд юм тэрийг тийм сайн муу гэж ялгах хэмжүүр байхгүй. Тийм одоо нийгмийн хэмжүүрийг тэр хүн мэдрэхгүй байгаа гэсэн. За ингээд цаашлаад бол Eleanor Raymond хоёрын хоорондын харилцаа илүү юм гоё найз нөхдийн гоё харилцаанууд ингээ явна. Raymond Eleanorтэй ингээ мэйлэр аягүй харилцдаг болно. Хоёулаа өдөр хамт хоол идэх үү гэдэг ч юм уу те. Eleanor ингээ ганцаараа ингээ хоол иддэг гэдгийг нь мэдэнгүүтээ ингээ хоолнд хаяа урддаг болно. За цаашлаад нөгөө Sammy-гийн хүү том хүү Keith нь 40 нас хүрч байгаа. За тэгээд Keith-ийн төрсөн өдөрт нь очино. За илүү нэгэндээ дотоос дэшээ нээн Eleanor жишээлбэл хацар дээрээ маш том юм сорвтой. Тэгээ тэр сорив нь болохоор яг юм галд түлэгдээд одоо бий болсон сорив гэдгийг Raymond-д хэлдэг ч юм уу. Ямар ч ээж аав дүү байхгүй, гэр бүлийн гишүүн гэж байхгүй. Аавыгаа бол бүр огт мэдэхгүй гэдгээ Raymond-д хэлнэ. Raymond ч гэсэн зөрүүлээд аав нь бол нас барцсан гэ. Тэгээд Тэсээ өдөр алган Raymond ээж дээрээ очдог. Тэгээд нэг удаа очихдоо Eleanor-ыг дагуулж очоод тэгсэн чи ээжд нь Eleanor амар таалагдаад Eleanor-ийн хувьд ч гэсэндээ ингээд хамтдаа хоол идчихэд ээж нь зүгээр л халуун цай аяглаад өгснө нь хүртэл ингээд тэр хүнд амар сэтгэл мэдрүүлж байгаа байхгүй юу? Хөөх хүнийг ингэж кэрлж болд юм уу? Хүнийг ингэж халамжилж болд юм уу гэдэг ч юм те. Raymond-тэй өдрийн хоол идэхэд Raymond ингээд нэг хоол аваад өгөхөд Eleanor надаа хамгийн анх удаага миний амьдралд хүн хоол авч өгч. Тийм ганцаардмал байсан байгаа байхгүй те. Ямар сайндаа л одоо ажлын 5 өдөр хийх зүйлтэй учраас рутинтэй байдаг. Амралтын өдөр тэр хүн хийх зүйлгүй учраас ямар ч явах газаргүй учраас ч юм уу тийж арх ууж тэр 2 өдрийг хурдан өнгөрөөдөг байсан байгаа байхгүй. Гав ганцаардмал гэхдээ ажлынхан дээр очиж гиснийх ганцаардл нь тайлагдаад байгаа зүйл байхгүй ч гэсэн ядчил хүмүүсийн хажууд те. Яг ийм мэдрэмж байдаг. Энэ мэдрэмж надад ч гэсэн байсан. За мэдээж би яг хагас амцсан болгонд 2 шил арх уугаад байдаггүй байсан ч гэсэндээ 5 дахь өдрийн орой яг ингээ ажиллаад харчаад гэртээ харахтаа би хүнсээ цуглуулад тэгээ 2 хоног гэртээ одоо ажиллаа хийгээд хийх ёстой мэйгээд номоо орчуулад гэрээсээ гардаггүй. Яг гэрээсээ гарахгүй байх тэгээд олон шалтгаан байсан л да.
Нэгдүгээрт нөгөө ном орчуулж байгаа учраас тэр номынхоо яг гол ажлыг, ихэнх ажлыг хагас ам бүтэн сайнаар явуулдаг ч юм уу те. Айгүйх ажилтай байдаг. Хоёрдугаарт тухайн үед ингээл яг би ганц бие байдаг байсан боловч одоо яг нийлдэг байсан найзууд маань хүнтэй суугаад хүүхэдтэй болоод яг эд амьдрал нь уулзж исэн, завгүй байдаг байсан ч юм уу. За 3 дугаарх нь болохоор би болохоор өөрөө ингэ байр авах гээд байрны урьдчилгаагаа цуглуулж ирсэн. Тэнгүүд чинь нэг орой гараад 100 150 мянгаар ингээд найзуудтайгаа уулзах бас амар их мөнгө санагдаад байдаг ус яг үнийг хэлэхэд. Тэгээл тавтахын орой ингээд гэртээ ороод нэгтгий өглөө ажил дээр ингээд очиод хамгийн анх удаа ингээд 40 хэдэн цаг 50 хэдэн цаг үг ярихгүй жагаад ярихад хүний хоолой ингээд амар сайн цаашаага орцсон байт юм бэлээ. Яг тэгээд нэгд өдөр бол ингээд нэгтгий өглөө ингээд хоолой гарч өгдөггүй байсан гэдэг ч юм уу. Тийм болохоор ч юм уу надад Eleanor сэтгэлд юм амар дотн гэдэг тэврээд авмаар санагдаж байгаа байхгүй юу. Тэгээл яг ганцаараа ганц бие амьдардаг бид нарт чи ингээл нэрээ сая одоо яг Eleanor-ийн хэлж байгаа шиг те зүгээр халуун цай хийгээд өгөх хүртэл амар санаа халамж юм шиг санагдал те. Яагаад тэгэхээр одоо өөрийнхөө арыг даадаг хүн нь өөрөө байгаа штэ те. Тэгэхээр маш хүчрхэг байхаас өөр аргагүй. Өөрийнхөө хамгийн сайн найз нь, өөрийнхөө хамгаалагч нь, өөрийнхөө аав нь, ээж нь, эгч нь, дүүн, хүүхэд нь одоо бүхэл хүн нь би өөрөө байх хэвээр. Тэнгүүд хажуугаас ингээд нэг хүн орж ирээд тэр нэг одоо ачаанаас гэх юм уу? Тэндээс нэг жоохныг ч гэсэн үүрээд өгөхөд за тэгээ заавал ачаанаас үүрэхтэй ч биштэй зүгээр л нэг юм жоохон сэтгэл гаргаад ганцаараа биш гэдгийг ингээд нэг мэдрүүлээд өгөхөд тэр нь бүр ингээд маш том зүйл санагддаг байсан. Би тэгээ ганцаараа ганц би ингээ олон жил амьдэрсэн болохоор заримдаа бүр тэдээс ингээ ажил дээр очиод заримдаа ингээ ажлынхаа их чи хоёлоо нэг сайхан юм тэрвэрлдээ. Зүгээр ингээд нэг 30 секунд тэрвэрлдээ гээд нэг тийм хүний одоо би хүрх те тэр нэг халуун дулаан тэрийг хүртэл аягүй хүн өгүүлдэг юм шиг санагдсан. Eleanor-ийн хувьд бол тэр мэдрэмжийг ер нь хүн биеэрээ болон сэтгэлээрээ өөрт нь ингээ халамж тавьж байгаа мэдрэмжийг аягүй ингээ мэдрээл яваалаа. За тэгжсэн чинь харамсалтай зүйл болно. Нөгөө Саймын маань нөгөө өвгөн маань унтчихта зүрхний шигтээсээр нас барчин. За өвгөний оршуулга болоод оршуулган дээр бол Eleanor Raymond хоёулаа очиж байгаа. Энэ оршуулган зориулаад жишээлбэл Eleanor хамгийн анх удаага хар хувцас, хар палаж, хар трикотер хүртэл авч байгаа байхгүй юу? За тэгээ оцсон чинь Eleanor-т ер нь бол айгүй хэцүү санагдана. Айгүй хүн дээр тусна. Ягаад ч юм ингээд энэ явдал өмнө давтагдсан ч юм шиг те. Өмнө байсан юм сэтгэлийн шалхам хөндөгдөд байгаа ч юм шиг. Тэгж санагдаад тэр үед нь болохоор Raymond яг өөрийнхөө одоо аавын тухай, аав нь нас барахад ямар мэдрэмж төрсөн тухайгаа одоо ингээд ярилцаад ер нь бас энэ хоёр илүү юм сайн дотны найзууд болж байгаа. Ингээд оршуулгаас хэд хоногийн дараа Eleanor ч нөгөө дуучин залуугийнхаа ингээд Twitter-ыг дагаал байгаа шүү дээ. Дуучин залуу нь нэг газар тоглолт хийхэр болцсон байдаг байхгүй. Тэнгүүд чи Eleanor амар баярлал билетийг шууд аваад за тэгээд нөгөө Laura буюу Саймигийн охин нь өсчин өөрөө юм өсчний газар ажиллаулдаг. Очоод өсмөсөө тайруулаад, засуулаад, амар гоё болоод дэлгүүр оронгуудаа одоо хамгийн орчин үеийн тийм хувцс өсгийтэй готл хүртэл аваад өмсөөд тэр тоглолтод явахтаа бэлддэг. За тэр тоглолтод болохоор Raymond-тэй явахгүй ганцаараа явна гэж шийддэг. Яагаад тэгэхээр тэр дуучинтай Заяаны хантайгаа одоо уулзах жаа хүн бол тэр уучрал бол нөгөө үлгэрээ юм шиг байх хэвээр. Тэгээ юу тэр 3 дахь Raymond хамаагүй. За ингээд тоглолтын дээр очиж байгаа юм. Тоглолтын дээр очоод Eleanor-т 3 зүйл тохиолдно. За эхнийх нь болохоор тэр залуу ингээд ойроос харсан чинь шууд ингээд тэр төсөөллийнх нь мөрөөдлийнх нь залуу биш үнэдийг анзаарч байгаа байхгүй. Ярьж байгаа, хэлж байгаа, микрофоны урд үг хэлж байгаа, тайсан дээр бие авч явж байгаа гэдэг ч юм уу те. Тэр бүх зүйл нь ерөөсөө Eleanor-ийн бодсон шиг тийм gentleman, соёлтой, ээлдэг болсон мундаг залуу биш байсан. За хоёр дахь нь юу болсон бэ гэхээр тоглолт завсарлага үеэр нөгөө залуу чи ингээд үзэгчд рүү өмдөө шувталж байгаа бүсээ харуулсан. За mooning гэж ярьдаг те. Moon сар гэдэг үгийг үйлэг болгоо ашигладаг. Тэгсэн чи Eleanor-ийн бүр ингээд сэжиг хөрнө. За хамгийн сүүлд нь болохоор тоглолтын төгсгөл үед ингээд нэг юм хиймэл утаа ингээд заал руу цацдаг шүү дээ. Тийм утаа цацсан чинь Eleanor бүр яг тэндээс ингээд орилж чарлаад өөх гэж байгаа юм шиг болоод зүрхэн дэлбэрхээ шахаад бүр ингээд уйлаад баг мөлхөөд тоглолт болж байгаа газраас гүгээ гардаг. Eleanor болохоор замаараа дэлгүүр ороод хідэн шилжим мэдгүй арх аваад уул нь бол энд болтол бараг тэр хасан бүтэн сайныхаа арх удаг байсан тэр зуршлал хайцсансан байхгүй юу. Тэгсэн чинь тэр архиудаа аваад гэртээ очиод уухта дотроо бодно. Би ямар тэнэг юм бэ? Би яг ингээд өсвөр насны хүүхэд шиг зүгээр л нэг фантаст итгэцэн
би хинч гэдгийг мэдэхгүй тийм залууд би дурлцсан байна. Одоо би ээжэд юу гэж хэлнэ? Ээж намайг ингээ угаасаа уцаар ярахаараа тий доромжлно. Угаасаа намайг ямар тэнэг юм бэ гэдгийг дахин сануулна. Би ч гэсэн өөрөө ийм тэнэг байж үтсэнгүү гэд. За ингээд нэлээ хэд хоног ерөөсөө л өдөр шөнөгөө архи аваад архин дуусна. Аимшиг царайлал гараал годомжныхаа булангийн дэлгүүрээс архи аваад уугаал юу ч идэж уухгүй сүултээ бүр биеийн амар муудна. Тэгээ ингээд ухаан нь орон гарan ингээд зүгээр шалан дээр нүцгэн хөвтөж байгаа байхгүй. Дээжсэн чинь хаалгын балбах чимээ нэгс ирсэн чинь гарч ийн гинэ. Юу болоод байгаа юм болоо гэд юм бүтээлгээр бие ороосон болоод очоод хаалгаа онгойлгосон чинь Raymond зогсож идэг. Raymond Eleanor-ыг хараад тэгсэн чинь энэ сүнээс амар хөвгөлтэй. Raymond Eleanor-ыг хараад Jesus Christ, Есүс Христ минь гэж буюу одоо Бурхан минь гэд дуалцж байгаа штэ. Тэгсэн чинь өөдөөс нь Eleanor болохоор Eleanor Oliphant гэж нэрээ хэлж байгаа байхгүй. За тэгсэн чинь Raymond мэдээж хүний сайн найз учраас Eleanor-ыг усанд оруулна, оронд нь оруулна, тэр бүх бохирдсон гэр орныг цэвэрлэн, хувц сонирыг угааж өгнө, Eleanor-т халуун цай, ус, шүл гэд бүх зүйлийг нь бэлдэж өгөөд маргаашнаас нь ирээд өдөр алга ингээ Eleanor-т туслаад хань олоод ингээд уулзаад ярилцдаг. За ингээд Raymond Eleanor-т юу ч зөвлөдөг вэ гэхээр сэтгэл зүйчтэй, сэтгэл засалж эмчтэй чи уулзаад үзвэл ямар вэ? Raymond болохоор Eleanor-ын талаар ингээд нэтээс хальт одоо хайж үзсэн юм уу? Тэгээд чиний зөвшөөрлийг аваагүй ийм зүйл хийсэн намайг уучлаарай. Гэхдээ би чиний талаар нэг зүйл олж мэдсэн. Хэрвээ чи хүсэх юм бол би чамд яг одоо тэр зүйлийг чи хэлээд өгье гэсэн чинь Eleanor би өөрийнхөө тухайн мэдээллийг өөрөө олноо. Өөрөө цаг нь болохоор олж чадна. Би ч гэсэндээ компьютертэй штэ гэж хэлж байгаа байхгүй. Eleanor-ыг Raymond нэг сэтгэл засалч эмчтэй одоо холбож өгдөг. Тэр нь болохоор Maria Temple гэдэг эмэгтэй байгаа. За Eleanor бол хамгийн анх очихдоо ямар ч итгэл үнэмшлэхгүй. Тэгээ угаасаа юу ч ярихыг хүсэхгүй. Угаасаа би зүгээр байгаа. I'm completely fine тэ. Одоо намын гарчиг маань гарч ир чинь би зүгээр байна гэдэг боловч очоод уулзаад тэр сэтгэл засалчтай нэг тийм итгэлч гэсэндээ төрөхгүй. Нөгөөт нь ч гэсэн зүгээр чамд сүүлийн хэд хоног юу болов доо, ямар байв даа гэдэг ч юм уу ингээд юм айгүй энгийн асуулт асуугаад байдаг. За гэхдээ уйгахгүй нэлээ хэдэн 7 хоног энэ сэтгэл засалч дээрээ Eleanor явна. За дээр нь нэмээд ажилласаа чөлөө авцсан. Яа тэгэхээр угаасаа ажиллаа их боломжгүй болсон байгаа байхгүй. Энэ Maria Temple гэдэг сэтгэл засалч нь болохоор Eleanor-т clinical depression буюу одоо бүр яг сэтгэл гутрах эмгэг гэдэг онш тавьсан. Энэ оншийнхаа дагуу ингээд эмчээс бичиг аваад ажилласаа цалинтай чөлөө авчиж байгаа. Гэсэн чинь захирал нь бүр хөөрхөнтэй амар ойлгол. Би ойлгож байна. Eleanor чи take all the time you need. Чамд хэрэгтэй байгаа тэр бүх цаг хугацаа гэж одоо аваад ашиглаа. Миний ихч яг юм сэтгэл гутрах эмгэгтэй байсан. Тэгээд ямар хэцүү байдгийг би мэднэ гэсэн чинь л Eleanor тэр нь хүртэл сэтгэл зүхэнд амар хүрээл хөөх энэ хүн надад ингэж их санаа тавьдаг байсан юм уу гэж бодож байгаа байхгүй. Тэгмүүд Raymond хэлж байгаа. Тэлвээ автыг чи энэ компанид маш доктор сурвалжтайгаар 9 жил ажилласан. Чи хизээж ээлжийнхээ амралтыг бүрэн авч байгаагүй, хизээж өвдөж ажиллаа тасалж байгаагүй. Ийм ажилтнанд хүн болгон дуртай штэ. Тэгээд чи аюу сайн ажилтна штэ гэж хэлдэг ч юм уу те. Сэтгэл засалчийнхаа тусламжтайгаар Eleanor багаар сайжирч эхэлнэ. За тэгмүүд сэтгэл засалч маань нэг ийм үнцэг гаргаж ирээд байгаа. Чи нэг ийм чухал үйл явдлын талаар санаж гин үү? Гэх мэтчлэн асуултууд асуудаг. Тэгмүүд иймэрхүү асуулт асуунгууд Eleanor шууд ингээд автоматар өөрийгөө ингээ хамгаалаад шууд бүх юмаа ингээ хаагаад тархитлахын шал өөр газар руу яваад өгдөг. За нэлээ хэдэн удаа эмчтэйгээ уулзаж ярилцсны эцэст Eleanor болохоор Marianne гэдэг нэг нэрийг сандаг. За ингээд хөөж бодсоор агаад юу байсан бэ гэсэн чинь Marianne гэдэг нь болохоор Eleanor-ын дүү байсан юм байна. Тэгээ дүү нас барчихсан. Eleanor дүүгээ хамгаалж чадаагүйдээ бүр маш их гэмшдэг. За тэр гэмшлэнч магадгүй өөрийг ингээд нийгмээс өөрийгөө тусгаарлах тэр нэг хүчин зүйл нь болж исэн юм шиг. За нэг ийм шин ололт Eleanor-т бий болно. Сэтгэл засалч бол Eleanor ч гэсэн өөрөө хүлэн зөвшөөрж байгаа байхгүй. Энэ бол анх миний харсан шиг хүн биш байна. Энд байгаа бүх зүйл утга учиртай хүний асууж байгаа асуулт харж байгаа харсан хүртэл утга учиртай юм байна гэдэг. За цаашаага юу олж нээдэг вэ гэхээр Eleanor Marianne хоёроо хоорондоос нэг 6-7 насны зөрүүтэй байсан юм байна л да. Eleanor-ыг 10-11-тэй байхад дүү нь 4 настай байсан. За тэгээд
Eleanor ярьж байгаа байхгүй ингээд яг гэрээсээ хол сургууль дээрээ байхдаа дүүгээ цэцэрлэг дээрээ байхдаа би яг аюулгүй байгаа гэдгээ мэдрээд хамгийн одоо аз жаргалтай үе маань тэр үежээ. Дүүгээ ингээ аваад гэртээ очихоор тэндээс шууд ингээ миний бие дүүгээ ингээ хамгаалаад эхэлдэг гэхэд хинээс хамгаалт юм бэ гэсэн чинь ээжээс хамгаалдаг гэж байгаа байхгүй. За ингээд ээж гэдэг хүний талаар яриа бол энэ хоёрын сэтгэл зүйн эмчилгээнд нь орж ирж байгаа. Тэнгүүд ээжийнхээ талаар Eleanor бүр ерөөсөө ярихыг хүсдэггүй. Би ярмааргүй наа. Би өнөөдөр ярихад бэлэн биш байна гэдэг ч юм уу те. За ингээд цаашлаад энэ therapy session-уудаас юу олж мэдж байгаа юм бэ гэхээр Eleanor-ийн хацар дээр амар том сорив байдаг гэсэн шүү дээ. Галаас болоод тэгээд тэр нь болохоор юу болсон юм бэ гэхээр Eleanor-ийн гэрт нь гал гараад тэр галд дүүн нас орсон юм байна. Eleanor болохоор өөрөө тэндээс амьд үлдсэн. Тэндээ өөрөө маш их шаналдаг. Яагаад манай дүү нас бараад би амьд үлдчихвэ? Өгтөө бол дүү маань амьд үлдсэн бол тэр нь илүү зөв байх байсан. Тэгх ёстойсан гэж бодоод за энийгээ олж мэдэнгүүтээ нэлээд хэд хоног ингээд уйлаад, шаналаад яг энэ дурсамжаа ингээд тархиныхаа бүр цаана ингээд өөрөө хүртэл санахгүй болтлоо ингээд нууцсан байсан юм шиг байгаа юм л да. Тэгээд хэд хоног одоо энэ дурсамжтайгаа суугаад дүүгийнхээ араас нь гашуудаад явж байгаа юм. За нэг удаа сэтгэл засалч дээрээ ирээд Eleanor за өнөөдөр ээжийн талаар ярихад бэлэн байна гэж хэлдэг. За тэгээ сэтгэл засалчтайгаа ээжийн талаар ярина. Ээж нь бол ерэн яг хүчирхийлэгч байсан байгаа байхгүй юу? Хоёр охинтой, хоёр охиноо зүйл бүрээр л хүчирхийлдэг. Үгээр биеэр одоо юу гэдэг зодож нүдэл муухай одоо хараалын үг хэлээл тэр хоёр хүүхдийг хинж биш болтол нь тэгж одоо үгээр эддэг тийм л хүн байж л тээ. Тэгээд одоо болохоор ээж нь хаана тодорхой гэж хэлсэн те. Тэгээ сэтгэл засалч маань асуудаг байхгүй юу? Чи ээжтэйгээ одоо хүртэл ингээд харилцаатай байгаа юу гэсэн чинь Eleanor болохоор тийм ээ би 3 өдөр болох ээжтэйгээ уцаар ярьдаг гэд чамаа ингэж зовоосон хүнтэй чи энэ харилцааг цаашаа үргэлжлүүлж авч явах нь зөв юм уу гэж сэтгэл зүйч нь асуусан чинь Eleanor болохоор тийм би энэ бол зөв биш те. Яагаад намайг зоосон хүнтэй би ингээд харьцах ёстой гэж тэр хүнээс би одоо ингээд холбоогоо тасалж иж би илүү их чөлөөтэй болох юм байна гэд. За тэгээ тэр 3 өдөр нь болохоор ээж нь уцаар ярьдаг. За юу вэ да нөгөө төсөл чи яаж нээж ин гэсэн чинь тэр төсөл мөсөл танд хамаагүй гэд. Би тэгээ тантай үнээс хойш холбоо барихгүй холбоо барахаа боллоо. Та над руу битгий залгаарай гэдэг байхгүй юу. Тэгээ ээж нь уурлаад өөдөөс нь баахан хараалын үг. Одоо чулууд нь тэгэхэд Eleanor тэрийг шууд сонсохгүй уцаа таслаад ингээ ээжээсээ бүр мөсөн холбоогоо тасчихж байгаа юм. За ингээ 2 сар гарan одоо энэ сэтгэл зүйн эмчилгээнд явсныхаа дараа Eleanor болохоор буцаад ажилдаа орж байгаа. Орохдоо хагас цагаар орж байгаа. Өглөө нь очиод үдээс хойшинд хардаг. Өдөр нь харчаад дандаа Raymondтэй хамт өдрөө хоолоо идчихээ тэг гэртээ харьдаг. Raymondтэй бол мэдээж одоо сэтгэл зүйн эмчилгээнд дээрээ юу ярьсан энэ гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүдэд ярьдаг. Raymond ч гэсэндээ Eleanor-ыг бүр яг чинхнээсээ аягүй гоё санаа тавьдаг. Чи бол ийм зүйлийг хүртэх ирэхгүй хүн чи энээс илүү хүртэх эрэхтэй гэдэг ч юм уу. Raymond тэгээд нөгөө Eleanor-ийн талаар интернетээс нэг юм хайж олж уншсан гэдсэн шүү дээ. Тэгээд тэр талаараа Eleanor-т хэлсэн чи Eleanor өөрөө би тэрийг олж мэднэ гэдэгтэй. За намын хамгийн төсөвлийн хэсэгт болохоор Eleanor интернетээс нэг юм өөрийнхөө талаар мэдээ хайсан чи яг 2 том нийтлэл гарч ирдэг. Тэр 2 нийтлэлийг уншихгүйгээр хэвлээд дугтуун тэгээд Raymondтэй өдрийн хоол идэхдээ хамт уншия. Боёо тэр хүн миний хажууд байж одоо надад төвшөх тулгуур болно гэдэг үднээсээ хамт уншаар шийднэ. За ингээд нэг хүнтэй хамт тэр хүнийг одоо төвшөх тулгуур болгож байлгана гэдэг маань хүртэл Eleanor-ийн хувьд маш том алхам байгаа. За ингээд өдрийн хоол болно. Raymondтэй нөгөө нийтлэл уншихаар болно. Raymond-тэй хэлдэг байхгүй юу ч болсон би чиний хажууд те би чамайг үргэлж одоо ингээ анхаарах болно, кэрлэх болно, би чиний найз байх болно. Тэгээд уншиж эхлэе гээд. За уншаад хэлсэн чинь гэр бүлийн байшин шатаад 2 хүн нас барсан гэдэг ийм мэдээ байдаг. За мэдээний товч утга нь болохоор шүн дунд нэг юм айлын байшин гинэт шатаад тэр байшин дотор 3 хүн байсан. Ээж болон 2 охин байсан. Энэ байшинд гарсан энэ галт өмрөөс болоод ээж нь бага охинтойгоо нас арцсан гэдэг мэдээ байдаг. Том охин нь эргээд гэрлүүгээ гүйж ороод дүүгээ аврах гэж байгаад галд нэлээ их хэмжээнд түлэгдээд за мөн утаа их залгиснаас болоод биеийн байдал нь маш хүнд байгаа гэдэг ийм мэдээсэн. Хоёр дахь мэдэн дээр нь болохоор том охин эмнэлэгт одоо эмчилгээ аваад биеийн сэргсэн. Галын талаар бол илүү одоо дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирсэн. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр ээж нь бага охиныгоо шкафанд хийж цоожлоод за тэгээ том охиныгоо унтчих хооронд нь ээж нь өөрөө гэртээ
гал тавьсан. Ээж нь өөрөө гэрээсээ зогтож жагаад бас утаа залгаад зогтож чадалгүй ухаан алдаад унсан байна. Энээс болоод ээж нь нас барсан. Бага охин угаасаа төвчөөтэйс учраас нас барсан. Том охин нь азар амьд гарсан. Том охиныг түүнээс цаашаага foster family гэж ярьдаг. Яг үрчилж авсан гэр бүл биш. Гэхдээ ингээд нэг гэр бүл тэр охиныг нэг хэсэг гэртээ байлгаад асан халамжилдаг тийм систем байдаг. Тэр систем рүү одоо харамсалтай нь том охин орох болсон. Том охины нэрийг болон одоо identity те хувь хүнийх нь одоо мэдээллийг нууцлахын тулд нэрийг нь сольж байгаа гэдэг ийм мэдээ байдаг. Энэ мэдээг Eleanor амьдралтаа анх удаа уншиж байгаа. Ер нь л гэхдээ Oliphant гэдэг овог нь яг өөрийнх нь жинхэнэ овог биш. Энийг сонгосон. Надад маш их таалагдсан учраас сонгосон гэж өмнө нь бас Raymond хэлжсэн. Энэ мэдээг уншаад Eleanor-т тийм онц ноцтой гэх юм уу сүртэй сэтгэл хөдлөл төрөөгүй. Raymond Eleanor-аас асуудаг. Eleanor чи зүгээр үү? Одоо цаашдаа яах вэ гэсэн чинь Eleanor би зүгээрээ I'm completely fine гэж хариулж байгаа байхгүй юу? Энэ удаад болохоор зүгээр л бид нэр ингээд хүн сайн уу сайн гэж худлаа мэдлдэг шиг биш. Бүр үнэхээр чин сэтгэлээсээ би fine зүгээр байна. Одоо юу гэдэг энийг хүлээн зөвшөөрөх тэм сэтгэлийн тэнхээтэй хаттай болцсон байгаа байхгүй юу? Тэгээ цаашдаа яах вэ гэдгсэн чинь би цаашдаа үргэлжлүүлээд сэтгэл засалчтайгаар нэлээд удаа уулзсан дээ гэдэг жоохон тоглоом болгоод хэлдэг. За ингээд энэ ном маань дуусч байгаа юм аа. Энэ номоос хамгийн таалагдсан хоёр зүйл байгаа. За тэгээд гурван зүйл байгаа юм байна. За тэр нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт нь болохоор ингээд энэ хүний амьдрал нэг гинтийн амар том эргэлт болоод гинэт энэ хүн төрөл арилжсан юм шиг 180 градус өөрчлөгдөөгүй тий. Гинэт нэг онгоцны ослоо хоронгуутаал сэрэл за би өстой ингэж амьдарч болохгүй юм байна. Би амьдралаа өөрчлөе барь. Тиймэрхүү зүйл бол яг бодит амьдрал дээр амар цөөхөн байдаг бах. Ихэвчлэн л одоо яг энэ ном дээр гардаг шиг юм багаар жижиг алхмаар нэг үнээр нэг харилцаагаар дамжуулаад хүн өөрчлөгддөг байх. Хоёрдугаар таалагдсан юм нь болохоор анхнаасаа би тийм хүлээлттэйсэн. Та ч гэснээр тийм хүлээлттэй сонссон байж магадгүй. Raymond Eleanor хоёрын хосууд болоод хайр сэтгэл Eleanor-ыг өөрчилж гин гэдэг тийм үйл явдал гарах болов гэд. Маш олон номон дээр, маш олон кинон дээр гардаг шүү дээ. Амьдрал нь ингээ бүтггүй байсан чинь нэг маш гайхамшигтай хүнтэй уулзраад тэнгуут амьдрал нь бүр тэр хүнээс болоод амар гоё болдог түүх гардаг. Тиймэрхүү болчихгүй дээ гэж хүлээжсэн чинь тэр нь тэгж болоогүй. Харин ч ингээд нөхөрлөл өөр хүмүүс за тэр тусмаа бүр ингээд сэтгэл засал гэд иймэрхүү зүйлс ингээд Eleanor тусалж өөрчилсөн нь маш их таалагдсан. Гуравдугаар хамгийн их таалагдсан зүйл нь юу юм бэ гэхээр хамгийн түрүүнд хэлсэн номон дээр болохоор Eleanor ингээд нэг энгийн л хар хувц өмсдөг. За энгийн ч гэж баг хэлэхээргүй эмээ тийм хар хувц өмсдөг. Дэлгүүр хэсэгтээ барьж явдаг. Тийм дугуйтай цүнх шиг ингээ хаа сайгүй бариад явдаг. Тийм бүсгүй байсан бол номын дунд хэсэгт нөгөө дуучиндаа таалагдахын тулд өөрийгөө амар өөрчилдөг те. Үсээ ингээ тайруулаад бариу юм загварлаг хувц өмсөөд өндөр өсөлтөд гутлан өмсөөд за юм жижигхэн гоёлын цөөхөн аваад тэрийг ингээ барьж мэрж явдаг болдог байхгүй юу? Номын хамгийн сүүлд энэ Raymondтай саяны мэдээг ингээд унших гад хамт сууж байхдаа Eleanor за яг үсэн мэдээж тайруулсан учраас тийм хിവэрэ байгаа. Гэтээ нөгөө энгийн хар хувцас өмссөн, нөгөө jerkin гэдэг байгаа хантаа за өмссөн, нөгөө дэлгүүр хэсэгтээ барьж авдаг цүнхээ ингээ барьцсан явж байгаа. Тэгэхээр зөндөө олон кино, зөндөө олон номон дээр улиг болтлоо гарцсан нэг юм гадна төрхөө өөрчилсөн чинь амьдрал нь өөрчлөгдчихдөг түүхүүд байдаг шүү дээ. Тийм түүх байгаагүйд нь бас би маш их баярлсан. Би үргэлж хэлдэг. Энэ ном дээр гарсан бүх зүйл, бүх нарийн нюансуудыг ярих ямар ч боломжгүй. Энэ бол зүгээр л энэ ном дээр ерөнхийд нь гарч байгаа түүхийг ингээд товчлоод ярьж байгаа штэ тий. Ийм ном байна. Иймэрхүү утга санааг илэрхийлж байна. Иймэрхүү үйл явдал гарч байна. Хэрвээ энэ бүх зүйл танд таалагдах юм бол та заавал аваад өөрөө уншаад үзээрэй гэдэг ийм санаагаар би ярьдаг. Энэ дээр ч гэсэндээ яг адилхан ерөнхийдөө гол санааг нь ярихыг хичээлээ. Та бүхэн намайг Instagram дээр дагаарай. Хэрвээ миний энэ бичлэг таалагдсан бол цаашдаа бас илүү олон номын тухай бичлэгүүд үзхийг хүсэж байгаа бол дэлгэцэн дээр энэ харагдаж байгаа дансаар дамжуулаад намайг бас аяг кофегоор дайлж олно шүү. За тэгээ маш их баярлалаа. Удахгүй уулзъя.